Үзэгчтэй бидний бахархал болонгийн маань энэ удаагийн дугаараар Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн уран зохиол судлаач сэтгүүлч Лувсан Сүхийн хэрэг орогдсон оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За маргааш одоо улс тунхагласны 93 жилийн ойн баярыг одоо тохиолдуулаад бид бүхэн одоо өнөөдрийнхөө зочноор хэрэг онцлон ирсэн юм аа. Тэгээд энэ удаа одоо Монгол улсын тийм ээ бүрэн эрхт байдал тусгаар тогтнолын одоо бэлэг тэмдэг болсон одоо төрийн 5 бэлэгдэл сүүлд туг далбаа төрийн дуулал тамга тийм ээ байдаг. Тийм учраас энэ удаа төрийн дуулалын талаар нөөцөл хөгжил нь юу, ямар утга агуулгыг илэрхийлдэг төрийн дуулууд маань энэ тухай бас мэдээллийг өгөхөөр студидтэй хэрэг ураад байна. Баярлалаа. За өөрөө сая хэллээ. Үнэхээр Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлэгдэл нь бол одоо төрийн одоо 5 бэлэгдэл тэр дотор төрийн дуулалыг орно гэж ингээ хуульчлаг мөн ингээ заасан байгаа шинэ үндсэн хуулинд. Тэг яг энэ тусгаар тогтнол буюу улс тунхагласны ойн энэ өдрийг энэ асуудыг ярьж байгаа нь бол их одоо үр дүнтэй залуучуудад маань бас их санаа сэтгэлийг хөөц ийм одоо зүйл болж байна гэж бодож тав бүхэнд бас баярлж байгаа илэрхийлэл л да. За Монгол улс бол ер нь одоо их Монгол улс байгууллагад 800 жил болж байгаа. 1206 онд одоо Чингис хаанд өргөмжилж. Энэ хугацаанд төрт ёсны бол олон зуун жилийн хэдэн зуун жилийн уламжилтай ард түмэн юм л да. Тэгсэн мөртөө төрийн дуулын уламжлал гэж ярих юм бол 1950 онд анх төрийн дуулалтай болсон улс ял байсан. За тэгэхээр зэрэг төрийн дуулал маань 50 онд. Тэгэхээр үүний өмнө төрийн дуулалын үүрэг гүйцэл байсан дуунууд байсан байгаа юм. Төрийн дуулалыг чинь бол хүндэтгэл, баяр ёслол, төр ёсны тэр хүндтгэлийн баяр ёслол дуулдаг. Энэ үүргийг гүйцэл байсан дуунууд бол байсан. Хэд хэдэн дуу байсан. За энэ дотор зохиол явах юм бол Чингисийн үеийн Монголд дуулж исэн эртний сайхан гэдэг Чингисийн үеийн сүлд дуу зарим судлаачид яриад байгаа юм. Одоо энэ дуу бол Магсар живийн гурцын дугур живийн дууснаар одоо тэр энэ дууны үг 30 хэдэн онд одоо төвд ороод бичснээр энэ дуу өнөөдрийн бидний үе хүртэл уламжилж ирээд байна л да. Тэгээ энэ дууны шүлгийг ингээд уншаад үзэхэд бол одоо яг Чингисийн үе зохиогдсон дууны шүлэг муу юм уу биш юм уу гэдээ бас жаахан эргэлзээтэй. Чингисийн үеийн 13 дугаар зууны Монголын яруу найрыг бол үндсэндээ бид нуус очооны шүлгүүдээр нэг иймэрхүү хөгжилтэй байжээ гэдэг нь бид мэддэг байхгүй юу? Гэтэл энэ бол нэлээд хожим үеийн хайрцагт шүлгийн хэлбэртэй, өргөд шүлгийн хэлбэртэй сүүл зохиогдсон болов гэмээр ийм гэж санагдаад байгаа юм. Магадгүй Чингисийн үед байсан тэр төрийн дуулал хэдэн зуун жилийн турш ард түмний ам дамжиж уламжлалж ирэхтэй одоо засагдаад бас нэлээд сүүл үеийн шүлгийн хэв маягтай болсон байж нэг болно. Эсвэл одоо нэлээд сүүл үед одоо Чингис хаана их эзэнт гүрний дурсад манжийн даралд орсон хойно ч юм уу ингэж одоо эртний сайхан гэдэг дуу зохиосон байж болно. Нэгүл сүүл зохиосон байж эртний сайхан гэдэг зэрэг өмнөх үеийн хол үеэд орсон учраас магадгүй нэлээд сүүл зохиогдсон байж магадгүй гэдэг. За ийм нэг сайхан дуу байгаа. Энэ дуу тэргүй одоо энэ сайд 50 байна л дээ. Энийг хүн хинч одоо уншиж бодохгүй өргөн болцоотой юм. За тэгээд ер нь бид манайхан чинь манжийн дарлалд одоо олон 200 гаруй жил болох хугацаанд бол бас баяр ёслол төрийн хүндэтгэл дуулдаг дуутай байсан. За энэ үл түмэн нэг гэдэг одоо их сайхан дуу баяр наадмыг хэлэхэд хурдан мөр гарахад наадмыг хэлэхэд даншиг наадам ч гэдэг юм уу. Энэ дээр тэр одоо нийтээрээ босож дуулдаг ийм сайхан төрийн түмэн нэг гэдэг ийм дуутай байлаа. За ингээд яг хоо ерөнхийдөө 1911 онд за үндэсний эрхчлөөний хувьсгал одоо гарч монголчууд одоо манжийн дарлаас чөлөөлөж манжийн эзэн хаан гаттын хувьсгалчдын нэг унсан сүлжээ эзэн хаан пүү хийчихнэ. Тэгээд Монголд байсан манжийн амбнууд хөөгдөж ирсэн, хүрээлж байсан манжийн амбан болсон сандаа амбан, ховдын амбныг хөөж уулсан. За энэ үед бол одоо хаант Монгол улсыг байгуулж Богд хаанаа бол Эрдэнэ ширээнд засан төр шашин хоёрыг гослон баригч Богд хаан гэж төмөн нас Богд хаан. За энэ үед бол тэр 100 лангийн жороол ус гэдэг дуу зохиогдож энэ дууг бол Богд хаант Монгол улсын
төрийн дуул юм а гэж хойч үеийн судлаач нар үнэлсэн үзсэн байгаа юм. За энэ бол бас нэгэн юутай л да нэгэн бас ярих юм байж болох юм. Энэ талаар бол бас нэг судалгааны богино өгүүлсэн. За энэ 10 онд баха 2010 онд бол удаа өглөөний сонин төлөө богд тааны зураг хөнгө зурагтай нийтлсэн байсан л да. Нэрнээс нь бас сонсоход жороо луус гэдэг орж ин тий. Тэгэхээр луус гэдэг зүйл маань бол одоо адуу илжих хоёрын одоо эвлээ золоо явчихна тий. Тэгэхээр одоо ийм одоо өгний одоо юу гэдэг утга буруу одоо энэ зүйлээ урд одоо Монгол одоо яг төрийн дуулалтай ингээ оруулаад байдаг. Энэ зүйл нь одоо бас танихаар ямар бодолтой вэ? Энэ юм да. Үнэхээр чи их зөв асуулаа сая. За луус гэдэг адууд одоо Монголгүй одоо илжигний азрах ч юм уу ярилийц. Тэгээ очиж манайхан луусыг бас нэг сайн адуу гэдгүүл дээ. Энэ луус орсон одоо дууг яхаараа Монгол улсын төрийн дуул гэдэг юм бэ гэсэн нэг ийм сонин бодогдоод байгаа юм да. Тэгэхээр энэ юу юм? Луус гэдэг бол одоо их хүч чадалтай адуус. За энэ юу Балдал хамбурхан за бас зарим сахиусууд луус хөлгөлсөн байдлаар зурагдсан байдгийг төсөлсөн тэр Балдал хамбурхан бол эргэлцсэн тийм эрчилсэн их улаан далай дотор халуун халдсан луусны нуруунд сандаалн суусан гөхөмдүүдэртэй нэгэн нявууртай гэдэг ингээд бичсэн байгаа юм да. Тэглээ зэрэг нөгөө богдыгоо Балдал бурхантай адилхан үзээд манай энэ богд Балдал хамбурхан юм аа. Тийм учраас луус хөлгөлсөн Балдал хамбурхан гэсэн санаагаар нөгөө зуулангийн жороол болсон жуузан дундаа хөлгөлнө гэхлээр зэрэг богдын одоо суудаг жууз тэргэнд нь жороол ус одоо хөлгөлсөн маягтайгаар ингэж тэглээ зэрэг яахаараа эн чинь богдыг энтэй Балдал хамбурхантай адилтгаж ингэж зөвлөлөө өгтэй зэрэг богдын тэр хаан ширээнд сууж исэн төр шашны гостон барьж исэн цаг үе бол үнэхээр улс төрийнх нь улс орны байдал үймэрсэн улаан далай шиг үе байсан байхгүй юу? Богдын шар зэрэг, борооны цагаан зэрэг, улаан Баших Орсын улаан зэрэг, ардын намын бор зэрэг, хятадын хар зэрэг ингээд энэ одон зэргүүд чинь ижидээ одоод хоорондоо нийлдээд сөргөлдөн тэмцэлдэж байсан ийм улс төрийн их үймэл жилүүд байсан. Яг тэрийг л нэг өсөндөө үймэл далай дотор тэр үймэрсэн их далай дотор Балдал хамбурхан тэр луус унаад явж байгаа юм бол тэр их үймэрсэн одоо цаг үед богд одоо залагдлаа гэсэн ингэж их гүн ухааны үүднээс бурхан шашны үүднээс энэ дууны үхний батгийг зохиосон байхгүй юу? Зуулангийн жороолосын жуузан дундаа хөлгөлн зураг болсон богдломыг зонхын ширээнээс зонхын ширээ гэдэг чинь чарын шишний талбархан тийм үү? Алтан амсартай бичгүүрээ ар мөрөндөө хангинуулаад аврал болсон богдыг авралын ширээнээ залуу мөнгөн амсартай бичгүүрээ мөрөн дундаа хангинуулаад мөнхийн настай богдыг мөргөлийн ширээнээ залуу гэдэг ингээд тэгэхээр зэрэг нэг урт том гуйлан одоо хэдэн хүн үлээдэг бүрийн том бүрээс мөрөндөө тийм том бүрээ үлээгээд тэгээд богдыг чинь одоо төрийн ордон гэж 10 хэдэн хантай гэр бариад тэнд Монгол улсын хаан дөргөн гэсэн байхгүй юу? 10 хэдэн хантай том эсгийг гэр барьж төрийн 7 эрдэн 8 дахлаар чимгэлсэн мөчхөрлөж ирсэн тэр гэрт одоо хаан ширээнд 11 он. Тэгээ гарахт нь одоо баахан усууж ирсэн нөгөө бүрээ бичгүүр хангилсан. Яг тэр одоо богд хаан ширээнд залж явах үед оролцсон авиас хэрэгтэй хүн одоо энэ дууны үгийг анх зохиосон болоо да гэж бодогдохоор нэг ёсондоо богдвол одоо бидний итгэл бишрэл залбирал хүндлэлийн эрхмийн дээд эрхэм одоо бүхэл юмыг аврах юмаа гэсэн санааг хийсэн. Тэгээ энэ тийм учраас энэ дуу тэр дорхноо түгэн дэлгэр бүх нийтийн дуу болсон. Бүх нийтээрээ хүлээн дууссан ард түмэн тэр үеийн. Тэгэхээр бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн зүйлийг бол сүлд дуул гэж сүлд гэж үздэг. Ард нийтээрээ хүлээн зөвшөөрсөн тэр бэлэг тэмдгийг бол сүлд гэж үздэг байхгүй. Тэгэхээр зэрэг энийг хожгийн судлаач нар бол тэр үеийн бүх монголчууд энэ дуу дуулж ирсэн учраас хаад Монгол улсын ийм төрийн дуул юм аа гэж ингэж одоо энийг тэмдэглэсэн байгаа юм да. Ийм л ерөнхий гол учир нь юмдээ байгаа юм. Энэний дараа болохоор нөгөө буйны эмггүй анц зохиосон Монгол интернационал гэсэн дуу бас төрийн дуулал үүрэг тийм үүрэг өгцөж байна. Тэгэхээр энэ өвөлдөө богд таам нь 24 оны 5 сард таал болсон. За ингээд богд таал болсны дараа бол Монгол улс ямар улс байх вэ?
Тэгээ богдолтой үе чинь манайх нь 21-нд товсгол ялсан мөртлөө хэмжээтэй ирэхэд хаан тус гэж байлаа шүү дээ. Хаан тус байсан. 20. Тэгээд богдолсны дараа 24-нд улсын анх дугаар их хурл хурлдаад одоо шинэ үндсэн хуулиа батаад улсаа тунхаглаад ингээд Монгол улс бүгд найрамдах болсон. Тэгэхээр бүгд найрамдах болсохоо зэрэг нөгөө 100 ангийн жороод улсын чинь төрийн дуулж болох нь ойлгомжтой үү? Нэг тийм учраас одоо буян нэм ухаан зохиосон 3 дугаар интернационал буюу Монгол интернационал гэдэг дуусал да. За энэ үл яг одоо ерөнхийдөө л одоо нэг талыг ирсэн одоо марксизмын нэг зүйл санаатай ийм л дуу байсан. За энэ дуу ер нь 40 он хүртэл дуулагдаж ирсэн. Бас 40 он. Тий 40 он хүртэл. Дамжин сургуулийн зохиосон төрийн дуул энэний дараа шууд. Гэхдээ шууд бас орж ирээгүй юм шиг байна. Дамжин сургуулийн багш чинь бол 50 он. 50 он 1950. Тэгэхээр 40-50 оны хооронд Монгол улс ямар шууд дуулалтай байсан гэдэг зэрэг одоо ерөнхийдөө төрийн хүндэтгэл ёслол одоо хурал юм дээр бас дуулдаг дуутаад байсан бай таарна шүү дээ. Тэр дуулна бол нэг юу одоо дэлхийн паралтаар нар буюу үгээгүй ядуучуудын дуул болсон тэр эв хамтын дуул гэж эв хамт намын дуул гэж одоо 1840 онд үедээ Парисын коммуны үе зохиогдсон паралтааруудын зохиосон дуу. Үгүй яд. Тэгээ одоо нэгсэнтэй босцоо дарлагдсан ардуудаа боолчуудын ертөнц босцоо энэ гэцүү бэрх цагт бид нар эрх чирээний төлөө тэмцэж байна гэсэн ийм үгтэй олон улсын одоо орчуулсан манай энэ интернационалыг тэгээ энэ орчуулгаар нь бол манай одоо ерөөсөл одоо ямар нэг Тухайн одоо Монгол улсын юу гэдэг яг улс төрийн одоо ард иргэдийн тэр тухайн үеийн одоо яг энэ дуутайгаа ер нь хэр Жил манайх тэр үед одоо Ленин заасан замаар хөгжинэ гэсэн коммунист Оросын коммунистуудын тэр юугаар хөгжинэ гэсэн учраас одоо ерөнхийдөө тэр үе чинь ер нь бүх орон бүхний паралтаар нар буюу үгээгүйчүүд нэг түнгсэн тийм лозунтай байлаа шүү дээ социалист орнууд чинь. Тэгэхээр зэрэг энэ дууг одоо сонгож авчлаа. Одоо энэ дэлхийн нийтийн социалист дэлхийн нийтийн ядуучуудын дуул гэдэг утгаас нь энийг л дуулж ирсэн байна лээ. Хуралд болохны эхэн дээр ч юм уу төгсгөлд нь тэгээд энэ дууг дуулж ирсэн. Тэгээд ерөнхийдөө 50 онд бол орж иж байгаа юм да. Тэгэхээр үзэгчдтэй бас хэлэхэд өнөөдөр бас нэг хэрүүгаг бол сэтгүүлч гэдгийг бол манай дорнтой хардсан бүгд мэднэ те. Тэгэхээр бас яг уран зохиолын судлаач гэдэг талаас нь яг өнөөдрийн одоо нэг Монголын төрийн дуулалын талаарх одоо энэ мэдээллийг ер нь хэн сайн мэдэх вэ? Одоо хэн байж болох вэ гэхээр одоо яалтчгүй та байгаад байгаа юм. Тэгээ яалтчгүй одоо юу гэдэг өнөөгийн одоо төрийн дуулал бол 1950 онд үүссэн тэгээд энэс өмнөх одоо 800 гаруй жилийн одоо төрт ёсны түүхтэй хэрнээ тэрнээс өмнө төрийн дуулалтай байсан юм уу үгүй юм уу гэдгийг ер нь одоогийн яг залуучууд өөр хойчулсан одоо хүүхэд багчууд маань ер нь энэ талаар мэддэг юм уу мэддэг юм уу гэдгийг сайн мэдгүй. Гэхдээ ямар ч гэсэн өнөөдөр бол 1950 оноос өмнөх төрийн дуулалын одоо уламжлалт одоо их тэр түүхэн үеийн цаг үеийг л одоо таас ярьлаа шүү дээ. Чингисийн үеийн этний сайхан байна. Тэгээд дундад түмэн хий дуулж байна. Дараа нь зуулангийн жаргалаас зуулаа. Тэгээ ардын засгийн эхний жилүүдэд буйны ухаан Монгол интернационалыг дуулаад дараа нь дэлхийн одоо паралтарын дуул болсон эв хамт намын дуулыг дуулж үзлээ. Одоо ингэж лавар одоо иймэрхүү одоо бас л зам хүзийн замаар л манай ус явсаар байж л төрийн дуулалтай болох тэр зам дээр л одоо ирсэн болтой байгаа юм л да. За тэгвэл одоо яг тэртээ одоо 1950 онд яг үүсчихсэн энэ хүү яг одоо өнөөгийн төрийн дуулалын одоо тэр түүхийг таарч өгч яагаад заавал үгийг нь те дамжин сүрэнгээр бичүүлэх ёссын яг энэ түүхийн талаар та ярьж өгөөч. Энэ 51 он ардын хувьс улсын 30 жилийн ой болох байсан тийм ээ 21 оны хувьс 30 жилийн ой болно. Энийний угтаж бол Монгол улс ер нь төрийн дуулалтай олон улсын жишгийн дагуу төрийн дуулалтай болъё гэдэг асуудал тавигдсан шиг байгаа юм. Тэгээд ерөнхийдөө эхлээдвэл тэр хөгжмийн зохиолчдын дунд аялгауны уралд анзаарсан байгаа юм. За тэр аялгауны уралдаанд мөрдөрч байгаа бэлгийн дамжсан нарын аялгау шалгалтад нэгнийх нь эхнийг эсхийн нэгнийх нь төгсгөл гэсгийг аваад хооронд нь нийлүүлээд ингүүл их сайхан хүндтгэл төгс аялгау гарч ирэх юм байна. Энэ үл төрийн дуулалд одоо аялгау болно гэж үзээд одоо нөгөө бичигдсэн аялгаундаа тохируулсан нийцүүлсэн үг хэрэгтэй болно үү те. Ингээд ийм үгийг одоо дамжуулсан
болохгүй л доо гэж үндсэнд нь үүрэг болгож өчүүлсэн юм байна лээ. Тэгээд ер нь тэр үед үл юу л дээ Маршал Чоо болсон гой бол ер нь дамжуулсан гой бол их хүндэгдэг. Ер нь одоо гол даалгавраа бол бичгийн талын тэр даалгаврыг ер нь дамжуулсан өгдөг. Нэгсэндээ тэр үед чинь 40 оны тэр үед чинь Монгол улс их хэтэн зөөхөн байсан, эрдэмтэн мэрэг зөөхөн байсан. Тийм учраас одоо ер нь дамжуулсан багш янз янзын ачааллыг бол төр засаг үүрүүлж байсан. Шинэ үсгийн дүрм зохиол гэжсэн, нуус авч орчуул гэсэн, төрийн дуул бичсэн гэдэг юм уу. Ингээд одоо огсорсон үүргүүд орж ирж байсан. Ер нь даавч чинь бол 50 онд яг энэ төрийн дуул бичих үед л Москва, Ленинградад одооны Санкт-Петербург хотод гисийн туужаар эрдмийн зэрэг хамгаалах гэдэг диссертац хийжсэн үйл дээ. Энэ үед нь одоо Москвад ирэхэд дуудсан байгаа. Манай Монгол улсын элчин сайдын яамнаас манай элчин сайдын яам Москвад байсан. Тэгээ ирсэн чинь одоо надад засгийн газар чамд төрийн дуул бичдэг үг өгсөө. Энэ төр Улаанбаатарт байж байгаа. Тэгээд элчин сайдын яамд ирж юм уу да өөрийнх нь дурсамжт бол нэг өөрөө гаргаж өгсөн. Нэг сар би Москвад суусан төрийн дуулын үгийг өөрөө тэр дурсамжиндаа тэгж бичсэн байгаа юм. Тэгээд одоо өдөр болгон шүү нөгөө үгээ бичээ засаад утсаар ярьдаг нь Москваас наашаа дамнууд хөгжмийн зохиолч хоёртойгоо. За нөгөө үгээ хэлээд явуулдаг. Нөгөө хоёр нөгөө аялгуун дээр таарч нэг ирээдүйн хэмжээнд болж ийн үгүй юу гэж үзээд за тэр үгч нь болохгүй тэрийг өөр үгээр сольж гэдэг юм уу. Ингэж нэг талдаа аян Улаанбаатарт үг нь Москвад ингэж л хоорондоо энэ хоёрыг нийлүүлж ингэж л утсаар яаж нийлүүлсэн шиг байгаа юм. Тэгээд энэ яасан тэр үед чинь яг өөрөө үзсэн тэр дурсамжинд тэмдэглэсэн байна л дээ. Яг Москвад сурч байсан дондгийн цэг мэдвэ. Дондгийн цэг манад бас их тусалж байсан гэж бас харилцсан ярилцж байсан шиг байна. Хоорондоо сүүлд 89 онд зохиолчдын утас зохиолын өдрүүд манай аймагт болсон юм л да. Тэгэхэд одоо энэ жогч буудалд Цэгмэдва байсан, Дэтгэрээ авцсан соёлын яамны сайд байсан, одоо юуны сайдны зөвлөлийн ордтор байсан, ирсэн манай нутгийн баяндгийн хүн шүү дээ. Тэгээд бид уулзаад ярьж яхад Москвад байсан төрийн дуулын үгийг одоо бичлэхэд би бас ганц нэг үгээр нэмрэж хандуулж оруулж байсан юм а гэж ингэж бидэнд ярьж байсан. Тэгээ одоо яг тодорхой одоо бас тийм эсгийн миний би үг орсон хэлээгүй дээ. Би ер нь дамжуулсан тэгэхээр зэрэг дамжуулсан багш тэрийг дурсамжиндаа тэмдэглэсэн байсан. Цэгмийн дуун тэгж ярихыг би одоо өөрийнхөө жихээр сонсч байсан хүн л дээ. За ингээд энэ дуулын үгийг одоо бичиж дуусгаад юу яасан байгаа юм. Одоо нааш нь явуулсан, хүлээж авсан, зөвшөөрсөн тэр үеийн бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 50 оны 4 сарын 26-ны өдрийн 46 дугаар зарилгаар Монгол бүгд Монгол Ард улсын шинэ сүлд дуулыг батлах тухай гэсэн зарилга гаргасан байгаа. Тэгээд 26-ны өдөр 4 сарын 26-нд 50 он шүү дээ. Тэгээд дамжин сүрэн энэ үг одоо энэ хөгжмийн зохиолч бэлгийн дамжин сүрэнгаа мөрдөж байгаа нарын аяыг энэ шинэ төрлийн дуулаар баталсугаа. 46 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар хэрэгжүүлэхийг үүрэг болгосугаа гэсэн ийм одоо зарилга гарсан юм байна лээ. Одоо зарилга ингэж гарсан. Ингээд 50 онд оны Майн баяр тэр үе чинь тэмдэглэдэг байлаа. 5 сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр одоо дүүрэн хүмүүр хотын нийслэлийн хөдөлмөрчд цуглаж энэ дуу дуусан юм байна лээ. Тэрний өмнө одоо албан газруудад намын байгууллагын шугамар үүрэг өгсөн юм байна л дээ. За танаа ажилтны кабинет 500 дуучин бэлд. Танаа сургуульд 400 дуучин гаргаж идэв. Нөгөө үгийн аяын тараагаад ингээд тэгээд л анх удаа Монголын ард түмний дуутай Сүхбаатарын талбай дээр цуурайт болсон. Ийм л одоо түүхтэй юм да. Тэгтээ хөгжмийн бол Москвагийн юунд очиж хөгжмийн найрал хөгжмөд бич симфони найрал дээр хөгжим бичиж ирсэн юм байна лээ. Тэгээд хооронд нь нийлүүлээд ингээд энэ төрлийн дуул дуулалж ирсэн юм аа. За энэ дуул тэгээ бас их хэцүү. 2-3 жил дуулагдааснаас дараагаас эхлээд одоо өөчилж, гоочилж, шүүмжлэлд өчсөн дуу юм да. Анх одоогийнхороо бол яг байгаагүй юу? Одоо шинжилсэн шүү. Энэс өөр л дээ 6 оны. Тэгээ би энийг бас хэлэх гээд байна л да. Одоо энэ 50 оноос хойш ямар бэрхшээлтэй зам туулсан юм бэ гэдэг. За энэ үед бол
одоо Монголын зохиолчдын хорооны дарга бол Сэнгэ, дэсцгийн Сэнгэ гэдэг хүн байсан. Та нар мэдэндээ цолмон гэж хүлэг, өвгөн бэрцээний яриа гэж хүлэг, дагтаа гэж хүлэг гэдэг бичсэн төрлийн уншаанд хоёр удаа авсан. Горкийн утас зохиолын дээд сургуулийг Монголоос анх удаа төгссөн хүн бол Сэнгэ байгаа юм. За энэ хүн дарга хороон дарга болоод байсан. Тэгээ энэ үед л бас нөхөр дамжийн сүрэн даяар Монголын ариун голомт төрийн дуулд оруулаа. Нармаа Монгол Чингисийн Монголыг санагдуулж байна. Энэ үндэсний үзэлтэн гэсэн даяар Монголын ариун энэс болж одоо дамжийн бөгсөн үндэсний үзэлтэн одоо тэр хаягийг нийт алдрыг одоо анхаарал бараг сонсч ирсэн шиг байна. Тэгээд одоо энэ одоо ерөөсөө Чингис тэр дурсан санагалсан мөрөөдөж байна зэндийн дамжийн сүрднийгээд одоо иймэрхүү шүүмж юмнууд өртөөд байсан. За ингэж яаж байгаа л ерөнхийдөө одоо 61 он 60 он тэр бид рүү ярьж ирсэн та тэр шинэ үндсэн хууль баталсан манайх 60 онд за манайх чинь 24 онд анх дугаар үндсэн хуулиа батлаа 40 онд 2 дахь үндсэн хуулиа батлаа 60 онд 3 дахь үндсэн хуулиа 92 онд 4 дахь үндсэн хуулиа батлаа 60 оны үндсэн хуулинд бол Монголын нийгмийг өдөртөн чиглүүлэхгүй ч бол Монгол ардын хувьсгал намаа гэж заагаад өгсөн. За энэ өдрийн нийгмийн хөгжүүлэх төрийн биш нам нь хөгжүүлж ингэж удирдах болсон юм удирдна гэсэн юм хуульчлагдсан байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэгээд одоо социализмын материал тэнгийн бааз байгуулах тэгээд улмаар цаашдаа коммунизм дааж шилжих ийм одоо хэтийн стратегийн зорилтуудыг тавиад ирсэн. Үндсэн хуулиндаа тавьчих гэдэг зэрэг чинь тэрүүндээ нийцсэн төрийн дуулыг үг шаарддаг гэхгүй юу. Тэгэхээр зэрэг нөгөө дамжин сэрэнгийн нармаа Монголын санагал зуусан төрийн дуулыг болигээд өнөө Сэнгэ гिचин өөрчлөж уучлаад байсан түүний шавнар чинь одоо итэвхтэйгээр одоо хөөцөлдөж төрийн дуулыг өгсөн юм аа. Нэг нөгөө хэлэхэд одоо энэ төл Цэгмдийн гайтугай, Жойгийн шинэ дугаараар бол төрийн дуулыг өгсөн. Энэ дуулын 61 оноос эхлээд нэг 3 дугаар үндсэн хуулийн дагуу шинээр гарч ирсэн төрийн дуул маань 61 онд батлагдаад ингээд 91 оны дуустал шахуу одоо 30 жил Монгол улсын төрийн дуулдад дуулагдсан дөө. Их ч урт үгтэй. Бас нэг өөртөө байж. Тэгээ зөөн танаас санаж байгаа. Урдийн бэрх дарлыг устгаж, ардын эрх чаргалыг тогтоож, бүх нийтийн зоргийг илтгэсэн бүгд найрамдах улсаа байгуулсан гэж хэлж байгаа шүү дээ энэ дуул чинь. Тэглээ зэрэг урдийн бэрх дарлыг устган ардын тэгээд бүгд найрамдах улсаа байгуул. Тэгээд монголчууд чинь ерөөсөө төр ус гэж байгаагүй. Уламжил байгаа. Ерөөсөө анханасаа барь хүнийгдээс үнийг Монголууд төр хүн байсан бол дандаа дардагдаад яваад байсан тэгжил одоо байханд олон жил өрт хэртийн байханд дарлыг үзэж нэг бүгд найрамдах улсаа сайн нэг юм байгуулад ингээл одоо их хийж байгаа юм шиг. Тэгээд нэгсэндээ төр төсний уламжилгүй маягаар ингээд шууд эхэлсэн. Ямар ч уламжлал явах гэдэг. Тэнгүүжээ сайн нэг бүгд найрамдах улсаа байгууллаа. Одоо ингээд коммунизм дордог судалтай шууд ингээд. Энэ зэрэг нэг юм байгаа юм. Тэгээд нэг ачт намаасыг ивүүлнэ. Тэгээд намын удирдлагын асуудал байна. Нөгөө мандах коммунизмын цогцоод өрсө хандах зүгээ баттай барьсан гээд ингээд одоо өнөөдрийн 90 оны ардчсан хувьсгийн дараа энэ үнүүднүүд ерөөсөө тохирохгүй тийм ээ. Ойлгомжтой. Хоёр дахь дараачийн том асуудал бол үлдээ. Нэг одоо нэг өөрчилж гоошоод байдаг гол нэг юу эсийн тэр дунд. Зөвлөлт томтой заяа холбож дэвшилт олонтой санаа нийлж гэж ингэсэн үг бадаг би тэр гайтгоо чимдгон төрийн дунд байсан байгаа одоо ч би тэр үг цаарахад зөвлөлтийн заяа хаашиг вэ? Монголын заяа тийшээ байна гэж. Ингэ төрийн дуулдаа тунхаглан зарласан. Нэг улсын хувь заяатай өөрийнхөө улсын хувь заяаг холбож зарласан төрийн дуул гэж ямар ч одоо ус үндэстэнд байдгүй юм л. Тэгэхээр хэрэг дээрээ хэрвээ Оросын заяа хашаад бид тийшээ байна гэдэг ингэ төрийн дуулдаа өгөх юм бол бид Оросын 16 дугаар бүгд найрамдах улс юм а гэдгийг хэрэг дээрээ зөвшөөрсөн. Ийм одоо улс төрийн одоо ноцтой алдаанууд байна гэж тэр үедээ тэмтэмэрэгдэж шүүмжилж үтсэн. Ингээд энэ төрийн дуулыг бол одоо шинэ үндсэн хууль батлагдсны дараа төгөлөө энэ одоо дэрсийн нэг ч үндсээрээ тохирохгүй гэдэг нь. Угаасаа хөгжилтэй биш. Ер нь тий үнэн яг үнэн. Ер нь нийгэм улс орныхоо хөгжлийн шатаанаас шалтгаалаад төрийн дуул өөрчлөлт гэдэг юм байна л да. Тэгэхээр манайх бол үнэхээр тэр социалист чиглэлийн замаар хөгжих үед энэ дуул нийцэж байж. Гэтэл ардчлалын замд ороод ингээд энэ дуулыг нийцэхгүй очиад их чичээтэй байна шүү. Тэгээ улс орны хөгжлөөс л төрийн дуулын хөгжил явал бас шалтгааж байгаа юм л да. За ингээд нөгөө одоо ямар дуултай болох вэ гэдэг асуудал гарсан. Ингээд өнөө 50 оныхоо дамжин сүрэн багшийн зохиосон өнөө дуулаа буцааж авдуусаа. За энийг буцааж авахд нэг
юу байсан. Нэг бадгийг гассан юм байна. Бүр гасаа хийсэн. Тэгээ за энэ дотор ямар баддаг байсан гэдэг зэрэг Ачит Ленин стадны зааснаар ардын чөлөө жаргалын замаар агууч явсан Сүхбаатар явсан чөлөө ингэсэн аага толгой холсон нэг бадаг байсан. Энийг бүр гассан. Ер нь ямар ч улсын төрийн тулд хүний нэр орно гэж байхгүй шүү дээ. Тэгээд тэр Дамжинсрын багшийн өөрийнх нь дурсан жүнд байгаа юм. Мөн Улаанбаатараас үүрэг өгтөө одоо Ленин Сталин Сүхбаатар явсан гэсэн дөрвөн хүний нэрийг заавал оруул гэж ингэж үүрэг өгсөн байгаа юм. Тэгээд өнөөх нь оруулах гэсэн чинь маш хэцүү байсан гэж байна. Тэр дөрвөн нэрийг оруулах гэдэг үг өчгөд маш хэцүү байсан. Яг л өнөө нэр нь гадаад нэр байсан өнөө дууны шилгийн хайрцаг өргөл тэмнэлтэнд тохирохгүй байхгүй. Тэгж л агуу гэвэл дээр яг уу ачид гэвэл дээр яг уу гэж яагаад нэг аагаар толгой холбоод дөрвөн болоо тавьсан юм шиг байна. Тэгээ өөрөө чи үнэхээр тэр өөрийг биелүүлэхэд хэцүү байсан гэдэг дурсамжиндаа тэмдэглэсэн байна л дээ. Тэгээ тэрийг гасаад 92 онд бол тэгээ нөгөө урдан бадгаар нь дахилтын бадгийн дөрөвдөх баддаг болгож өгөөд дархан манаатай хамаг дэлхийн шудраг улс тэгээд нэг зоригт Монголын золтой ардуу гэсэн энэ ихсэн дөрвөн урдан бадаг тэгээд дөрөвдөх бадаг дээр нь дахилтаа нэмж өгөөд ингээд дууссан юм аа. За ингээд дуулж исэн чинь бас болоогүй. Удалгүй. Энэ ч 92 он тийм ээ. За энэ бас нэг 10 хэдэн жилийн дараа 2006 он гэсэн 14 тийм ээ. За 14 жилийн дараа гараад болсон чинь одоо юу гэсэнтэй зэрэг. Ерөөсөө энэ төрийн дуул чинь их Монгол улсын 800 жилийн өмнөх нь олон залуучууд одоо төрийн дуул бичих сонирхолтой, төрийн шагнал авах сонирхолтой сэтгэлийн хөдөлд авцсан ч юм уу одоо бицгээс л дээ шүүмжиж хэлсэн. Одоо Дасхан манай хувьсгалт улс даяар Монголын ариун хувьсгалт гэдэг. Хувьсгалт гэдэг чинь одоо үргэлж өвмөнтэй самуунтай одоо улсын доктортой биш байна гэсэн санаа хувьсгалт намын хувьсгал гэсэн үг байна. Энэ хувьсгалыг гасах хэрэгтэй гэдэг юм уу. За дайсны хөлд хэвзээж орохгүй гэсэн үг байгаа. Гэхдээ дайсан чинь хаана байгаа юм бэ? Одоо дайсан байхгүй бид рүү дайдаг дайсан байхгүй болсон шүүжээс гэдэг юм уу. Ингэж яаж шүүмжис суусан юм аа. За тэгээд одоо шүүмжлээд одоо ингээд байсан ерөнхийлөгч байхын бичиг бас очсон шиг байгаа юм. Ингээд одоо ерөнхийлөгч зарилгаар одоо юу байсан ажлын гацд тамилсан тэр үед ерөнхийлөгч бол намбрын 2 манай уран зохиол судлалын хүн байсан. Тэгээд одоо ажлын гацыг өрж 6 ардын уран зохиол 6 хүн одоо Дамжинсрын багшийн энэ төрийн дуулалд засъя гэж. Яагаад засъя гэдэг шийдэл төрсөн гэдэг зэрэг өнөө төрийн дуулын шинээр уралдаан зарлалцсан чинь 26 гэдэг үү дээ дууны үг ирсэн юм байна л да. Комиссээр нь тэр комисс нь яг тэр ардын уран зохиолчнор сууж исэн. Багуул хөвсөн чинь би төрийн дууны тэр уралдаанд би оролцохгүй гэсэн юм байхгүй юу? Тий би оролцохгүй Дамжинсрын багшийн үг байж хаад би оролцохгүй гэж хэлсэн. Жамцсан нурч нь болохоор зэрэг мөрдөрж байгаа бэлгийн Дамжинсрын нарын хөгжин байж хаад манай хөгжмийн зохиолчид хэзээ ч төрийн дуулын айлгүй шинээр бичихгүй энэ бол ингэж одоо үтсэн байхгүй. Тэгээд тэр одоо төрийн дуулын 20 хэдэн шүлгийг ирүүлсэн чинь нөгөө Дамжинсрынхаа үгнээс давсан үг байдаггүй. Тэглээ зэрэг одоо давж чадсан илүүтэй үг байхгүй учраас зэрэг өнөө өөрчлөлт гоочлоод байгаа хэдэн үгийг өөрчлөлт засгах зур аргагүй болсон юм аа. Тэгээ өөрчлөлт засахын тулд одоо эн чинь хүний зохиогч ярих гэдэг нэг асуудал байна шүү дээ. Тэгэхээр энэ хүний чинь хэдийгээр өөрөө таалуулсан ч гэсэн эрхийн нэгдүгээр үеийн өвөг залгамжлаас авах хэрэгтэй. Нэгдүгээр зэргийн огноос нь тийм ээ. Тэгээ анаас эндина гасд улмаагаас авсан. Ингээд засах шаардлагатай бодлоо. Тэгээд улмаа бол зөвшөөрлөө өгсөн. За ингээд энэ дуулдыг бол ардын уран зохиолчид зассан тодруулж хэлбэл лав үсрэн засахад оролцсон байгаа. Сүрийн жугаа хэн тангадын гасан дэндийн бүрүүлж байгаа тэр үед амьд зэрэг байсан. Ингээд 6 ардын уран зохиолч нар гар үссэн да. Тэгтээ тэднүүд одоо энэ төрийн дуулын үгэнд гар хүртээ юуны өмнө бол зохиогчийн эрх бид заслаа гэхэд авторын эрх тийм ээ. Энэ зохиогчийн эрх бол цэндийн Дамжинсранд хадгалагдана гэдэг ингээд үтцсэн. Тэгсэн. Нэгэн зохиогчийн бүрэн эрх нь Дамжинсрын багш хадгалагдана гэж байгаа учраас нөгөө үйлчлэхийн тулд яасан бэ гэхээр Дамжинсрынхаа бичсэн судлага эрдэм шинжилгээний судалгааны өгөл хэлсүү тэрийг эргэж өөрсдөө судалсан. За ер нь яаж засах вэ? Хүн юу гэж үдчихсэн ямар хүчил бодолтой хүн байсан тэр бүтээлд нь яаж шингээвэ гэдгийг Дамжинсрын багшигаа бүгдээрээ судлаж эргэж юмнуудын сайн нягтлж уншиж тэгээд одоо сая засах
одоо засахын тулд тэр үгнүүдийг гасахын гасч оронд нь өөр үг тавихын тулд ингэж хөдөлмөрлөж хийсэн байна лээ. За энэний нэг тодорхой жишээ бол нэг бүтэн бадаг нэмсэн бүр одоо тэр өндөр дээдсийн минь өндөр тэрийн сүүл дивэж өргөн төмний минь заяа төшиж үндэс язгуур хэл соёлоо үрийн өвлөн бадраяа гэсэн энэ бадгийг шинээр нэмж оруулсан бадгаа. Чинээ. За тэр далайн их дээдсийн гэгийн үлс нөгөө дайсны хувьд хэзээ орохгүй гэдэг далайн их дээдсийн гэгийн үлс гэдэг. За яхаа бусдаг үлэн жижигсэж юм байна. Энэ нэг мөр нэг бадаг хоёрыг бүтнээр нь сольсон байхгүй юу? Тэр далайн их дээдсийн гэгийн үлсүүдийн мөрийг цоошноор оруулсан, саяын хэлсэн бадгийг бүр нэмж оруулсан. Тэгэхээр энэ хоёр бадгийг хаанаас нэмчихдэг зэрэг далайн их дээдсийн гэгийн үлс гэдэг санааг бол дамжуулсан багш бол хэд хэдэн судалгааны бүтээлдийг бичсэн. За Илхадын бичгийг судалсан тухай би Илхадын энэ Паранцын папламд явуулж исэн Илхадын бичиг нэг Газан аргун эднүүдийн саад Монголын хадаас явуулж исэн бичиг бийл дээ. Тэр бичигт бол бид бол одоо гадна тийшээ уулгалан довтлохгүй дотоодоо эв наримтлаа бигч яан нүмэ самуна дарна гадаадынхантай заа гэс андгаа танга тавь тэрийг хэрэгжүүлнэ гэсэн тийм утга санаатай загтлыг Францын одоо хаад Оромын папалам явуулж ирсэн. Инхээр зэрэг монголчууд гадагшаа уулгалан довтолдог тийм хаадууд биш юм аа. Харин гаднаас ямар нэг юм байсан довтлох юм тэрүүнд хариу барьж чаддаг хаадууд юм аа гэсэн энэ санааг тэмдэглэж өгсөн. Нэгэнсэндээ бол манай их хаадууд бол гэгийн үеийн цагаан мөрөвтэй юм шүү гэдэг санааг бол дамжуулсан багш энэ тэр судалгааны үгдээ бас тэмдэглэсэн байна. Мөн энэ санаагаа Чингисийн 800 жилийн оюун хуралд баярын хуралд хэлсэн үгэндээ бас тэмдэглэсэн байгаа юм. Тэгэхээр зэрэг тэднүүдийн үсгээ зэрэг нөгөө дайсны хөлд хэзээш орохгүй гэдэг үгийг далайн их дээдсийн гэгээн үндэс гэдэг санаа тэр өөрийнх нь судалгааны эрдэм шинжилгээнийх нь бүтээлээс гаргаж ирээд оруулсан юм уу гэж ингэж бодогдоод байдаг байхгүй юу. За тэгвэл юу нөгөө бадаг гарч ирсэн нэг бүтэн бадаг шүлийг нэмсэн гэдэг байна шүү дээ. За тэр энэ бадаг бол одоо эндээс гарч ирсэн бадаг юм аа. Энэ бадгийг би бүр зоригуд одоо энэ зонцолж харуул гэж бодож байна. Монголын хуучин уран зохиолын тоймыг зохиосон туршлага гэж байгаа юм. За тэгээ энд ингэж бичиж байгаа юм. 17 сарын 8 дугаар зууны үе бол монголчууд манжийн төрөнгөнд эзлэгдэж тусгаар тогтсон байдлаа алдаад Хятад үндэстэнтэй хамт нэг гүрэнд багтаж орсон үе юм аа. Энэ үед монголчуудын өмнө Хятадын соёлын хүрээнд орох уу, Энтекийн соёлын хүрээнд орох уу гэдэг ийм асуудал тулгарч ирсэн юм. Хятадын соёлын хүрээнд орвол Монгол орон улс төрийн талаар тусгаар тогтносон байдлаа алдахаар барахгүй. Соёлын талаар тусгаар үнэмс байдлаа алдаж Монгол орон Хятадын хязгаар болж Монголын соёл Хятадын соёлын нэг хэсэг болж хувирах байжээ. Энэ нь манж нар Хятадыг эзлээд ноёрхож байгаа боловч улмаар хэл бичгээ мартаж өрмөс соёлоо алдаж Хятад болж хувирсантай адил болох байлаа гэж. Энэ чинь юу вэ? Одоо ухаан бид хэрвээ 200 гаруй жил манжийн эртээ байхдаа Хятадын соёлын хүрээнд ороогүй Хятадыг алгасаа цаад талд нь байдаг Энтекийн соёлын хүрээнд бүр хэдэн зуун жилээрээ орсон төвдийн соёлын хүрээнд орсон. Бурхны шашин тийм ээ соёлын хүрээнд чинь Бурхны шашныг олон эрдэмт манай залуучууд тийшээ очиж сурсан одоо хийд татсан байгууллагын залуучууд нь сурсан Энтекийн соёлын хүрээнд орсон явд нь бол Хятадаас бие хэлээ өрмөс соёлоо хамгаалах арга болсон юм а гэж чихгүй юу. Тэгэхээр нөгөө бадаг дээр чинь бол үндэс язгуур хэл соёлоо үеийн үед өвлөн бадраа ихтэй зэрэг өнөө даав шин чинь энд бие хэлээ соёлоо гэдэг гурван санаа чинь яг тэр энэ бадгийн үндсэн санаа болоод орчиж явахгүй юу. Ингэхдээ зэрэг ерөөсөө тусгай тогтнолын нэг хэсэг бол хэл язгуур үндэс хэл соёл юм а гэсэн санаа энэ дотор бүр ингээд тодорхой заагаад өгсөн. Яг энийг шүлгийн бадаг дараа шүлгийн хэлбэртруулаад үндсэндээ барыг нэг бадаг нэмсэн байхгүй юу. Тийм учраас одоо энийг чинь бие зохиосон гэж хэлэлтэй биш. Өөрөөс нь санааг нь авчгаад ардын уран зохиод цолтонгууд чинь нэг ганц бадаг шүлэг бичлгүй яах вэ? Энэ чинь тийм ээ. Энэ тийм учраас энэ даавагшаа өөрснөө сайн судалж ягаад дотроос нь санаа бичсэн юмнаас нь нөгөө чинээ нэмхийнхээ агуулгуудыг олж
болж гаргаж ирж байгаа. Ингээд засаа тавьсан. Ийм л одоо төрийн дуул хийсэн юм да. Нэгдүгээр бадагтвал одоо юу вэ? Дархан манай тусгаар улс даяар Монголын ариун болов тийм ээ. Далай их дээдсийн гэгийн үл дандаа ингэчин үүд мөнгчнэ гэх ингэж. Энд бол ерөөсөө бид бол улс төрийн бол их далай голомт болсон Чингисийн үеийн түүхэн уламжлалтай газар нутагтай тэр голомтыг гэсэн газар нутагтай улс төр юм аа гэдэг. Нэгсээ улс төр газар нутгийн тусгаар тогтнолыг хэлчихэж яахгүй. Улс төр газар нутгийн тусгаар тогтнол. Хоёрдугаар удаа хамаг дэлхийн шудраг улстай хамтран нэгдсэн эвээгчүүд хатан зориг бүхий чадлаа хайртай Монгол орноо мандуул. Монгол орноо хөгжүүл мандуулахын үндсэл юу юм? Гадаадын зээл туссан биш ээ. Өөрсдийн зориг бүх чадлаараа хөдөлмөрлж бид Монгол орноо хөгжүүл мандуулах гэж. Нэгсэндээ эдийн засгийн тусгаар байдлыг ингэж л хамгаалахын гэдэг санааг энэ бадагт нь хийгээд өгсөн байхгүй. За тэгээд гурав дахь хот дээр нь хозэр за тэр өндөр төрийн соёл ингээд хэл соёлын үндэс язгуур хэл соёлын үеийн өвлөн бат хэл соёлын тусгаар тогтнолоо хэлээд өгсөн. Ингээд зэрэг бүхэлд нь аваад цэмбэр нэгсэндээ нөгөө төрийн дуулууд тусгаар тогтнол одоо бүрэн бүтлийн өрн эрхт байдлын биелэг тэмдэг юм а гэдэг чинь энэ үгэнд нь ингээ шингэсэн энэ бадаг бүрт нь үгэнд нь ингээ шингээсэн учраас одоо үнэхээр л одоо тусгай тогтнолын биелэг тэмдэг одоо болж байгаа юм л да үүндэл байгаа юм да ийм л өчтэй юм уу сансан. Тэгээд яг юу гэдэг бид одоо энэ дамжуулсан багшийн мэндсний 100 жилийн огоор Маццумын Баян хангаа гэдэг сайхан одоо байгалийн үзэсгэлэнтэй сайхан газар би тал нутагт хайластай ам байгаа. Одоо энэ намны ихэн дээр байдаг энэ цонж хадны элгэн толион дээр нь Монгол улсын сүрэн дуулалтын эхний хоёр бадгийг бичсэн байгаа юм. Гэхдээ сүлд дуулал гэсэн төрийн дуулал. Тэгэхээр 50 оны чинь сүлд дуулал нэртэй байсан. Төрийн дуулал. Одоо тэр өнөө урдын мэрэгт даралтай дуугч нь одоо гаргаад ихтэй төрийн дуулал гэдэг нэрлэхгүй юу? Тийм тэр орчууд үгнээс гарч ирээд нэг 61 оноос. Тийм тэгээд төрийн ийм маягтайгаа яг энэ төрөлтний стаквад хийж болно л доо. Тийм ингэж шинкрил үсгээр ингэж энэ хоёр бадгийг шилжүүлдээсэн. Тэгээ өнөөдөр юу байна? Энэ одоо зүгээр нэг амны үл нөгөө шинэ гэдэг үг байдаг аа. Тэгэхээр Улаанбаатар хотод бол төрийн дуулын аялгауны нотыг бичсэн тийм дурсгалын баг босгосон. Нотын одоо нотын хийлээ дээр нь бэлгийн дамжуулсан лусан жамбын моддор гэж ингэж тавиад. Тэгээ одоо үндсэндээ яг өнөөдөр дуулагдаж байгаа энэ төрийн дуулын одоо гүшөөж гэх юм уу дурсгалын мөнгө гэж үсэн ийм зүйл байхгүй байгаа. Манай улсын хэмжээнд байхгүй. Зүгээр хадуун эдгийн нутаг гэж залуучуудын дуулалд нэрлээд Улаанбаатарт мөн хадан дээр бичээд тавьсан байгаа. Энэ төрлийн дуулахаа нотын бичээд тавьчлаа. Үгийн бичиж тавьсан байхгүй. Хэрвээ нэгэнт одоо ийм тохиолдол дээр доноотой ингээс төрийн дуулал бичсэн энэ их агуу зууны мандаа соён гэрчэн дамжуулсан хэлсэн дорнод нутгийнхан бол тэр үгийн одоо өнөөдөр дуулж байгаа энэ төрийн дуулных нь үгийг одоо бичээд бид энэ төрөлд ч юм уу эсвэл одоо шинээр одоо бүтээн байгуулж байгаа энэ аймгийнхаа төр засгийн байгуул ордонгийн үүдэн ч юм уу ингээд тавьчихад одоо Монгол улсад анхудаа өнөөдрийн одоо хүчин төгөлдөр төрийн дуулаа бичсэн аймаг л болох байх л да. Тэр ийм болох юм аа. Тэгээ иргэчийн даа гүшин тэмдэг 110 жилийн үеэр үл оны энийг одоо бичээд тавьчихвал бас зүгээр юм уу гэдгийг одоо энэ ярилцлаганд орж байгаагаа үзүүлээд та хоёрт ч уламжлая. Тэгээд ерөнхийдөө үзэгч олон маш шүүн тунгаах болов уу гэж ингэж л бодож байна да. За баярлалаа. Тэгээд одоо 11 сарын 26-ны өдөр Хос тунхагсны баяр өдөр бол энэ өдрийг бас тохиолдуулаад Монгол Улсын төрийн дуулал маань ер нь яг ямар хуу төвхтэй ямар учиртай гэдэг одоо энэ их одоо мэдлэгийг танаас асууя гэж одоо бид бүхэн зорж өнөөдрийнхээ бидний бахархал болон дурж оролцуулсан байгаа. Тэгээд асар их агуу мэдлэгээс бид бүхэнд бас хуваалцсан танд их баярлалаа. Тэгээд нэг зүйлийг бас нэмээд асуухад төрийн дуулалтай холбоотой нэг зүйл нь төрийн дуулалыг дуулахдаа бид бүхэн зүрхэн талтай гараа ингээд бариад дуулдаг шүү дээ. Энэ юу н яагаад одоо 94 он төрийн биелэг тэмдгийн тухай тустай хууль байгаа батлагдсан. 94 он шүү.
За энэ дээр үл төрийн дуудыг хэдий үед ихшиглүүлэх ямар тохиолдолд ихшиглүүлэх ёстой юм одоо ард иргэд хэрхэн хүлээж авах юм ямар хүчийн зэвсгээр илэрх бүр тодорхой заасан байна. За Монгол улсын тугийг залхад төрийн дуул их хурл болоод ерөнхий хэрэгчийг тангараг өргөх гэдэг ихшгэлнэ ч гэдэг юм уу. За тэгээд одоо олон тохиолдол биелдэ бүр тодорхой заасан. За дуудахтаа найрал дуугаар дуулж болно. Найрал дуу нь хөгжимчтэй дуулж болно. Хөгжим гэхэд дан найрал хөгжмөр ишүүлж болно. Мөн одоо дуучтай дуулж болно. Левэр хөгжмөр ишүүлж болно ч гэдэг юм уу. Ингээд бүр ингээд за тэг төрийн дуулыг олон нийтийн хэмжээнд ихшүүлж байхад ард иргэд хүндэтгэн босод зогсно гэсэн үг байгаа. Одоо босод зогсож хүндтгэнэ гэсэн үг. За заавал зогсож хүндтгэхдээ бол заавал одоо баруун гараа зүрхэн дээрээ барих гэсэн үг байхгүй. Тэр хуулинд бол байхгүй байна лээ. Тэгэхээр байхгүй юм чинь ер нь одоо биднийг одоо залуу хүүхэд байхад мөн төрийн дуулд хүндтгэн үзүүлдэг байсан. Тэгэхэд бид чинь дандаа босоод номхон зогсдог байсан. Одоо энийг баруун гараа зүрхэн дээрээ барьдаг юм гараад ирсэн юм байна лээ. Одоо тэгээд бодвол их хүндтгэл үзүүлж байгаа юм илэрхийлэл юм болоо да юу юм бол ямар ч байсан хуулийн дээр хэрхэн одоо яаж хүлээж авах төрийн дуулыг хэрхэн дуурсгах хаа нэг шийдвэл үе ард иргэд хэрхэн хүлээж авахыг тодорхой заасан тэр хуулийн заалтанд бол одоо тэр за одоо илгийн баруун гарыг зүрхэн дээр үг байхгүй шүү зүгээр босож зогсож хүндгэнэ гэсэн тийм л үг байна. Тийм юм байна лээ. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань бидний бахархал болонд маань бас Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн уран зохиол судлаач сэтгүүлч Хэрэгоос өргөдөн оролцлоо. Тэгээд үзэгчдийнхээ өмнөөс баярлалаа гэдэг танд дахин илэрхийлье мөн бас улс тухагсны баярын мэндийг хүргэж байна. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн баярын мэнд хүргье. За тэгээд таны цаашдын тийм ээ манай бас Дорнот аймгийн сэтгүүл зүйд хүнтэй хувь нэмрээ оруулсан үүсгэн байгуулагчдын нэг байгаа. Мөн утга зохиолчдын салбарыг бас 12 жилийн турш удирдан явуулсан юм мондог хүн байгаа. Ингээд бидний урилгыг авч бас танд бидний хүндэтгэн ирсэн танд баярлалаа. Таны тэр нөгөө нэг төрийн дуулыг шинжилэн засны үгүнс гэсэн нөгөө судалгааны өгүүлэгч байгаа юу? Байгаа. Тэр дуулын тэр судалгааны өгүүлнийг бичсэн л дээ. Тэгээд дараа намайг Монголын үндэсний олон нийтийн радиогийн телевизийн олон нийтийн телевизийн нөтөд өглөөний зочин болонд нэг ураад бодод очтой. Тэгээд мөн энэ төрийн дуулын тухай бас ярьсан л та. Мөн төрийн дуулын 60 жилийн 2010 онд болсон. Энэ үед үндэсний шуудан сонжээ нэг сэтгүүл сурвалж залуу бас нэг ярилцлагыг надаас бас нэг ярилцлага авч нийтсэн байгаа л та. За ингээд нэвтрүүлгийн үзэгчтэй өргөжлөлөн хүлээ авч үзнэ.